Ухаалаг гар утас болон технологиудаар нь монголчуудын хэдийн танилцсан Xiaomi компани 2021 оноос эхлэн ухаалаг автомашины салбарт хүч төрөө ороод байна. За энэ компани нь ухаалаг роботуудыг үйлдвэртээ ашиглан ажиллуулж нэг цагийн хугацаанд 40 автомашиныг зэрэг үйлдвэрлэх юм боломжтой. За цаашлаад Xiaomi компани үйлдвэрлэж байгаа автомашинуудын суурь хийцэн өөрсдийн хэмжээ оюуханаар зохион бүтээж гаргаж ирсэн тусгай металлаар үйлдвэрлэж байгаагад бат бүхийн хувьд далаад шумбагч хөлөг онгоцсонд ашиглагдаж байгаа тухайн металлтай дүйцгүйц хэмжээний чанартай хатуулагтай тийм металлаар үйлдвэрлэж байгаа гэдэг мэдээллийг өгöd байгаа юм а. 2021 оны 3 дугаар сард Xiaomi компани ухаалаг цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт нэвтэрж байгаагаа зарлаад 2009 оны 1 сар гэхэд Бээжин хотод эдийн засаг технологийн нээлттэй бүсийг байгуулж 2025 онд дараагийн агсан түвшний алхмаа хийх болно гэдгийг зарлаад байгаа. За тэгэд 2025 оны 1 сарын 31-ний байдлаар Хятад улсын нийт 64 хотод 216 албан ёсны борлуулалт дэлгүүрүүдэд байгуулж 31 газарт цахилгаан автомашиныхаа бүрэн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулад байгаа юм. Тэгэхээр цаашдаа Монгол улсад төдийгүй дэлхийн автомашины зах зээл дээр бүгд найрамд Хятад ард улсын үйлдвэрлэсэн ялангуяа ухаалаг автомашины үйлдвэрлэлийн салбар хүч төрөө орж ирж байгааг эндээс харж болох юм а.